Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан. 480 тэрбум төгрөг гэнэ үү? 480 тэрбум төгрөг гэдэг чинь Хөвсгөл аймгийн 48 жилийн төсөв шүү дээ. Энэ урсгал зардал цалингийнх чинь 10 тэрбум төгрөг ирдэг шүү дээ. Тийм ээ? 48 жилийн. Тэгээ би ер нь хэлж байгаа. Хэрвээ энэ Хөгжлийн банкнаас инх хамгаалангийн эзэмшижсэн компани нэг төгрөгийн зээл авсан нь тогтоох юм бол би энэ улсын их хурлын гишүүнээс нэр дэвшээд өрсөлдөж байгаасаа татгалзъя л гэж бодоод байна. Улсын их хурлын энэ 39 дугаар тойрогт одоо ирж байгаа энэ царцаануудаа энэ нэрвэхнүүдэд болооч тийм ээ. Ямар ч байсан энэ шилжүүлэг хийсэн хүмүүсийг улсын их хурлын 39 дугаар тойрогт одоо санал өгүүлэхгүй байхыг би шаардж байна гэсэн энэ шаардлагыг би сонгуулийн ерөнхий оронд хүргүүлсэн байгаа.